Намайг Лавгийн Нямжаргал гэдэг. Би одоо 26 настай. Би Америк нэгдсэн улсад 10 настай ирж байсан. 2002 онд ирж байсан. Одоо энд 16 жил амьдарч байна. Тэгээд анх би Монголоос Улаанбаатар хотоос шууд Сакраменто гэсэн хотод анх бууж байсан. Тэгээд манай аав ээж дүү бид дөрөв хамт яг Монголоос виз гараад ирж байлаа. Тэнгэрүүлээрээ иржсэн. Тэгээд тухайн үед яг ирж хахад хаашаа явж байгааг яг сайн мэдээгүй байсан. Угаасаа жоохон хөөхдөдсөн чинь тэгээд дүүтэйгээ Монголд тахта яг Америк гэсэн оронд айгүйх олон тийм Барби доол зөндөө байгаах, Барбины байшингууд зөндөө байдаг байх гэж тийм гэж хүсэлтэй төсөөлөлтөй тэгэж яг иржсэн айгүйх сандیں۔ Тэгээд анх яг Сан Франциско гэсэн газар буугаал Сакраменто руу явж хахад аав ээж хоёр ингээл сэтгэлтэн тогтолцсон. Тэгэл бид нар хамт яг нэг хол хамаатныхаа ахт очиж яг амьдарч эхэлж байлаа. За тэгээ буугаал тэнд очисон чинь. Буугаад тэгээд эхний яг жил хэл мэдгүй бит хоёр яг дүүтэйгээ хамт манай дүү 8 настай байсан. Тэгээд яг Монголд ч гэсэн юу бэлтгэл ангидж ороогүй хэл сайн мэдгүй бит хоёр хоёлаа англи хэл мэдгүй. Тэгэл манай би яг энийг аяг сандын тэгээд апартментаар ингээл бит хоёр гүйлцээл явж байхад ингээл манай үеийн ингээл найзууд маань дандаа англиар яриад манай жоохон монгол найзууд маань тэгэл би за хизээ ингээд нэг англи хэл сурчих юм бол доо гэж айгүйх боддог байсан. Тэгээд 2 жилийн дараа нэг мэтгэл тэгэл яг ингээд хэл сураал сайжраал эхэлтэн бэлээ. Анх Америкт хурж ирчээд айгүйх хэл сурыг гэж айгүйх өөртөө тийм зорилго тавьчихсан. Тэгээд ер нь бол хамгийн сонирм одоо миний байсан байдлаа гэхээр ингээд дан ингээ Монгол найзуудтайгаа байж байгаа л ингээл гинт ингээл Америк гэл газар хүрээд ирэхэд ингээд төрөл бүрлийн ингээл арьстай хүмүүстэй танилцаал тэ жоохон хөвгт чинь бас яг тухай тэрийг мэддгүй юм бэлээ. Тэгэл ингээл хар найзуудтай, Мексик найзуудтай, шар найзуудтай тэгэл арьсны үйлдэл ялгааг амар бага наснаас яг мэдэрч эхэлсэн. Гэхдээ тэрийг бол яг бүр хожим яг 15%-ийнхаа настайг би яг анзаарсаа яг эднэр ингэж ялгаж үздэг юм байна гэдгийг тухайн үед л мэддэг. Хүүхдүүд байсан учраас жоохон хүүхдүүд байсан болохоор тэрийг мэддэггүй яваад байсан юм шиг. Тэгээд би яг манай дүү нэг өдөр бит хоёр гадаа тоглож байдаг тэрийг санд ингээд Мексик найзуудтайгаа тоглож байсан чинь ингээд амар цагаан найзууд ингээд ялгаа гараал те. Тэгээд нөө тухайн үед чинь хүүхдүүд л юм чинь эднэр яагаад надтай тоглохгүй байгаа юм бэ гэсэн айгүйх бодол дотор ороод сургуульд орох чи ер нь хэцүү байсан уу? Хэцүү байсан. Сургуульд ороход хэцүү байсандаа биш. Ер нь сургуульд ороход яг чиглэл тавих тийм яг нээлтийг гаргаж өгч чадаагүй. Одоо ингээл аав эхлээд угаасаа аав хоёр чинь бас ингээл Америк гэсэн газар Монголоо орхиод бит хоёрын ирээдүг ингээд бодоод хүрээд ирсэн. Одоо тэрийг би айгүйх одоо хүртэл одоо аав хоёртой тэрэнд амар ингээл дотор шингэж явд юм чинь. Ингээд Монголд амар гоё амьдралтай байсан байхад ингээл Америк руу хурж ирэл яг бүр багаасаа эхлээл аав гэж орч ингээд хар ажил хийж эхлээл те. Төрөл бүрлийн ресторантч ажиллаж байсан, одоо менежмент хийжсэн ингээл усны техниш ингээл олон төрлийн биеэр айгуу хатуу ажиллаж байгааг нь одоо харахаар ингээм амар гоё санагдаж байгаа. Гэхдээ яг сургуульд ороход бол аав бид нарыг бараг 6 сарын дараа Америкт ирчээд айгуу удаж байгаа сургуульд оруулж ирсэн би сандیں۔ Яадгүй л нэг тэрийг тухайд ирэхэд яг нэг ингэж юм ингэж явдгийг шүү хүүхдүүдтэйгээ хурж ирээд ингээд бүртгүүлдээ шүү гэдгийг мэдэхгүй. Тэгээд Alice Norman Elementary School гэдэг би сургууль одоо хаагдсан Сакраменто гэдэг сургуульд би орж байхад Mrs. Abe гэдэг нэг багштай танилцуулаад тэр нь болохоор манай яг миний хэлний багш болж таарсан. Тэгээд тэр багш маань амар гоё одоо хүртэл бид хоёр холбоотой байдаг. Монголчууд Америкт дунд сургуультай их итгэвтэйсэн. Тэгээд дунд сургуулиас итгэвтэй болж эхэлсэн нь болохоор бас яг аавын тавьж өгсөн суурь гэж бас аав хоёрын хоёулын ер нь тавьж өгсөн суурь багаас ер нь аягүй хэлдэг байсан. Одоо ингээд хичнээн дуудсан ч гэсэн монгол хэлээ мартаж болохгүй шүү гэд. Гэрт орж ирэхэд ерөөсөө аав хоёр монголоор яриулдаг байнгийн. Англиар яриулахгүй. Тэгээд бид нар чинь яг ингээд орж ирэл англиар яриад эхэлж байгаа шүү дээ. Жохон хүмүүс юм чинь. Тэгэл нэгнтэйгээ би мэтэйгээ ингээд хэрүүл мөрүүл хийгээл те ингээл эсвэл задаа бол юм хамаа буваалцалтаал болаацалтаал тэгэхэд бол аавч дандаа монголоор та би та дандаа монголоор ярих хэрэгтэй шүү гэж заадаг байсан. Монгол соёлоо марчлахгүй тэг айгүйх монгол найзуудтай байсан. Тэгээд тэр үед чинь яг аав чинь бас яг нөгөө монголчуудын холбооны яг Сакраментогийн монголчуудын холбоог байгуулж яг байгуулсан яг тэр нь 2004 онд хэлжсэн би тэрийг айгүйх сандیں۔
Тэгэл аав чи их идэвхтэй байсан л да. Тин чи маш олон зохион байгуулдаг байсан. Тийм, айгүй их юм зохион. Тэгэхдээ тэр нь надад амар гоё дурсамжуулж үлдсэн. Ягдвал яг олон найзуудаа болгож тиймээ гоё нийтлэг байлгаж юу чадсан. За дунд сургууль төгсвөө. Дунд сургууль тийм. Би харин яг Ними гэсэн нэрээ бас яг хүмүүс яг мэддэггүй яг анх хурж ирэхэд одоо намайг чи Ням жаргал гэдэг нь шүү дээ. Анх Америкт хурж ирчээд ер нь хүн болгоно нэг нэрээ ингээд юу богино хүн болгодог. Америк нэр маягаар. Тийм, Америк нэр маягаар. Тэгэд би математикийн ангид ингээд дандаа гараа өргөдгөөс ахгүй. Тэгээ манай багш намайг ерөөсө дууддаггүй. Тэгээд би ч юм бүр гайхаад яагаад дуудахгүй нэгс чи манай багшиг Mr. Knight гэдэг багш байдаг байсан. Тэгээ нэг өдөр ангид орсонгууд Nimi гэж хэлээгөө your name is really hard, like амар hard and too long, like shorten гэд. Тэгэхэд би яг nickname гэж юм мэдэхгүй. Тэгээд нэг дуучин Mimi гэсэн дуучин харангуйтаа за Ням жаргал юм чи Nimi-гээр эхэлдэг. Тэгээд би Nimi гэ. Тэгээд би дүүдээ Баярмаа гэдэг нөхөр Bimi гэд нэр өгсөн. Nimi Bimi хоёр гэд. Дунд сургууль төгсөөд high school орсон. Oakmont High School гэсэн сургуульд орж исэн. Тэгээд тэр нь болохоор тэрэндээ би яг 16 насныхаа үед яг өөрийнхөө яг энэ кино мэргэжлийнхаа яг дурлах юм яг тэр юмгаа бас айгүйх бүр улам ингэж ирээдүйд авч явъя да гэж надад тийм амар гоё. Тэр нь яг юунаас үү? Тэр нь бол яг би ингээд уг нь бол багасаа айгүй тийм жүжигчин болъё гэж амар хүсэлтэйсэн. Одоо ингээл тайзны урд гараа гэ. Тэгээ би театрын анги 14, 15, 16, 10 ер нь бол 3 sophomore, junior, senior анги 3 яг жил яг дараалаж авсан. Тэгэхэд нэг яг тэрэнд би яг өөрийнхөө яг нэг тийм үзэл одоо юуны ялгааг би яг ингээ яг боддог байхгүй. Манай багшийн одоо миний арсны үзэл ялгааг анх удаа би 16 настайдаа мэдэрчээсэн. Тэр нь яавэ гэхээр би Daria Van Frank гэдэг нэг юу гэдэг штэ Anne Frank-ийн тухай. Тэгээ бид нэр тэрэнд тайзан ингээд тайлан тавьсан нэг stage play. Тэгээ тэрэнд нь би ингээд нэг part авчихсан ингээд айгүй хүсээд урд нь бол нэг William Shakespeare-ийн нэг As You Like It дээр нэг дүр авсан. Тэгээ тэрэндээ амар баярлаа. Тэгээ дараагийн нэг юу болонгот нь би тэрэнд амар сайн бэлдээд би за нэг Anne Frank-ын болохгүй маа гэхэд нэг хчин болъё гэд Margaret болъё гэл тэрэнд амар бодоол. Тэгээ өөрөө чадна гэл дотор бодсон шүү дээ. Ер нь болохоор яасан ч чадна audition өгөө ер нь бэлтгэлээ сайн хийгээд урд нь гараад тайзан гараад би чадандаа гэд. Тэгээд амар их тэрэнд бэлдсэн юу play уншаал өөрийнх нь яг бичсэн дэвтэр номыг нь уншаал тэрийг нь тэгчээд audition өгчөөд ангийнхаа нэг сайнаа зохинтой ингээл нөө юун гараал дүн ингээл нэг юун гардсан штэ. Дүн гараал одоо хин ямар парт авсан бэ гээл дөрөв авсан байсан чинь миний нэр алинд нь ч ороогүй. Тэгэхээр за алинд нь ч ороогүй юм чинь зүгээр нэг ансамбл юм уу нэг хойно нэг зогсож идэг олных нь юмд бас орсон болов гэсэн чинь бас нэр авахгүй. Тэгээд тэр бүр ингээд амар одоо хүртэл яагаад ч ингээд нэг тэрийг авих бод тий. Тэгээд би тэгчээд бүр нэг амар шартаа ингээд би яагаад ямар ч дүр аваагүй ингээд бүр ингээд шүтээ зовоо би багштайгаа очиж би яг очиод бүр ингээд багшаагаа яг сургууль дуусны дараа би очиж асуусан байхгүй юу. Тэсэн чинь намайг харчаад Ними чи чинь чи Аз хүн чинь ингэж тоолж чадахгүй штэ. Энд чинь дандаа еврей хүмүүсийн тийм дүр болж байгаа гэд. Тэг би амар өөлс ахгүй тэр өдөр би яагаад явж цацсангүй гэд. Тэгээд тэгсэн чинь одоо тухайд нэг тийм бодохгүй хахад яг одоо ингээд эргээд харахад бол айгүйх ялгаж утсан баа. За нэг жүжигчин болох хэрэгтэй тайзан дээр гарч үзэх гэж бодсон. Арийнх нь илүү одоо ажиллагаатай юм байна. Тэгэл ингээд нэг тийм тодорхой хэмжээгээр л урлагийн талаар мэдрэмж аваад яваад байна шүү дээ, тийм. Тэгсэн. Тэгчээд би яг өөрөө бол яг Сакраментод болохоор ягаад ч ингээд нэг тийм тухтай яг байж яг 18 хүртэл би яг энэ газраас явж өөр юм үзмээр байна гэж амар их боддог байсан. Арай жоохон хязгаартай санагдаад байсан. Сакраменто тийм ер нь бол юмнаас амар хол. Монголчууд Америкт Academy of Dramatic Arts гэдэг сургуулийг би амар сайн судалж байгаад бинд хурж ирж яг 17 настайдаа хурж ирж зүгээр би элег харж нэг үзье даа гэж бодсон. Тэгэхэд high school төгсөөг байсан уу? High school төгсөөг байсан. High school сурч байхдаа юм байна. High school сурч байхдаа. Наашаа судалж үзсэн. Наашаа хурж ирж судалж үзсэн тий. Тэгээд ер нь одоо ч гэсэн адилхан ингээд ер нь хүн амар гой мөрөөдөл ихтэй ах хэвээр ямар ч насан дээр жоохон ч байсан, залууж байсан, ахч байсан, хөсчүүлж хамаагүй шүү дээ ахмад чинь. Ер нь бол тэр юм маань ингээд яг амар намайг ингэж тэмүүлж явуулсан баахгүй юу. Ингээд амар харанхуй ингээд мэдгүй хэрнээ тэгэл би өстой явж ганцаарч хэсэг хөж үзэн гэд
зүтгэсээр агаад. Тэгээд яг 17 орчод Academy of Dramatic Arts гэх сургууль би audition өгсөн. Угаасаа яг ороход яг жүжигчний анги энэ audition өгөө. Тэгээд тэрэн дээрээ би сандраад тэрэн дээрээ сандраа уйлаад өөртөө бүр амар тийм өөртөө амар хатуу ингээд нэг амар beat down хийгээд би яг сайн юм өөрийгөө би нэг сайн илэрхийлж чадсангүй гэдэгтэй гомдоод тэгээд би Columbia College Hollywood гэсэн сургуулийг ээжтэй хамсаад ээж надад миний ох энэ ямар сургууль вэ гэж надад ярьжсэн байхгүй киноны сургууль гэл. Тэгээд тэрнээр очил ороод гэсэн чинь энийхгүй ингээл нэг тийм халуун мэдрэмж төрөл. Юу scholarship-ээр намайг event гэж би сурсан. Яг өөрхөн high school-ээс аваад Columbia College Hollywood гэдэг киноны мэргэжлийн сургууль сонгосон. Тэгээд манай сургууль амар гой сургуулиасаа айгуу тийм юу hands on яг ингээд training маягаар заадаг тийм сургуулиасаа. Яг ороод шууд эхний жилээ эхний курстээ одоо ингээд камер гэрэлтүүлэх одоо монтажлах, зургийн баг, зураглаач, продюсер, найруулагч, тэгэл костюм, нүүр хувирагч гэл бүх юмуд ингээд overall зааж өгдөг. Тэгээд өөрөө ч гэсэн ангийнхаа хүүхдүүдтэй хамтарч бас яг жүжиглэж болдог одоо өөрхөн богийн хэмжээний кинод дотор. Тэгэхээр ихний курсууд бүх одоо ерөнхий одоо яг киноны одоо яг хойнонд байдаг хамааралтай бүх юмуд нь юг орсон. Бүх юмыг нь өөртөө оролдож үзээ. Гэхдээ яг 5 яг сонгох тийм ангинар одоо найруулагч, продюсер, эвлүүлэгч, зураглаач, тэгээ production designer. Тэр юм 5хан яг 5 тийм яг том яг одоо яг өөрийнхөө яг мэргэжлийг сонгоход энэ 5. Тэгээд сүүлд нь яг явж байгаа new media гэж орж ирсэн. Тэр нь болохоор одоо social media одоо интернетийн одоо яг тийм YouTube энэ төр яг тийм чиглэлээр юм гарч. Тэр чинь бас яг өөр тийм медиагийн формат. Тийм. Одоо чи өөрийгөө ямар нэгэн байдлаар илэрхийлэх боломж нь тийм. Шууд найруулагч буюу продюсераас илүү өөрийгөө илэрхийлэх тэр ертөнцид хүлээн зөвшөөрүүлэх зам нь зурагч илүү өдөртөө байна гэж гарсан уу? Тэгсэн. Өдөртөө биш ээ. Тэгээ амархан биш үү. Зүгээр айгуу тийм нэг одоо ингээл продюсер гэж ажиллаж байгаа ер нь бол амар бичиг цаастай холбоотой ажилладаг байхгүй юу. Хэрвээ би шууд ингээл продюсерийнхаа ингээл ямаг ингээд чиглэл явсан байсан бол би ингээл дандаа энд ингээл айгүйх одоо юу хуулийн уншаал те одоо ингээл төр бүрлийн ингээл цаасны ард байна гэсэн талаас би бодохгүйгээр I will have fun те ингээд би өөрхөн бас яг миний ингээд creative mind ингээд байнгын хөгжүүлэх юм байна. Одоо нэг кинон дээр ажиллах юм бол одоо би байнгын найруулагчтай ойрхон байна. Тэгээ би тэрнээс нь ингээд дандаа юм ингээд сурж авах тийм боломж байгаа юм байна гэсэн талаас нь би бодоод зураачийн багт орж ажиллая гэж бодсон. Яа тэгээ ямар бүтээл вэ? Тэгээд би Headlock гэдэг нэг кинон дээр анх орж исэн, art director гэдэг. Тэр нь болохоор non-union урт хэмжээний кино. Тэрэн дээр болохоор яг 20 өдөр бүр амар hardcore зураг авалт хийсэн. Тэгээд миний яг дээдлийн босс Heidi Adams гэдэг нэг эмэгтэй хүн байсан. Дөнгөж би яг юу graduation өдөр алхаал дараа өдөр нь би шууд кино эхэлсэн. Тэгээ би тэр оройн унтаагүй би өөрөө болохоор жижиг хэрэглээний юу багт нь орсон. Тэгээ яг тэр өдөр нь манай тэр яг кино тоглож байгаа жүжигчин Andy Garcia гэсэн хүн над руу залгаад би яг ийм таяг энэ сцен дээр авмаар шүү чи яг энийг олж өгөөрэй гэд би чинь баг алхаа шууд юу төгсөх мөксөх тийм алхах маах зөв шууд ингээл дараа өдөр нь зураг авах гэсэн учраас айгуу шууд ингээл шууд дараалал явцсан. Тэр зөндөө хуйлсан. Ойсоо барыг шууд тараал машин дотор уйлал автаа яриад одоо яана би гэл. Тэгсэн миний охин дээр би энэ яг анхныхаа киног орж байхад би яг аавд хэлчихсэн ахгүй аав би одоо юу гээд байгаа би мэдэхгүй би шууд ингээд одоо ингээд санал ирээл за чи энэ өдрөөр ийм цалинтай ажиллана шүү. Одоо ингээд чи бэлнэ үү гээл гэрээ ирэхэд би ингээл аавдаас за art director нь ч бас амар бас хүнд юм руу шууд орчих шиг боллоо гэд дотроо бодож хаяагаад байгаа штэ тий. Тэгэхэд аав шууд миний охин зүгээр мэдхгүй ч гэсэн зүгээр шууд яв гэл. Одоо бол нөгөө шатлал агсан уу? Агсан одоо болохоор би art coordinator хийдэг. Тэгээд art PA одоо болохоор би өөрийнхөө гэхдээ илүү юмн дээр анхаарахыг хүсэж байгаа. Одоо миний хувьд болохоор одоо миний ажил болохоор одооны байдлаар би ч ингээд нэг телевизэн шоу дээр ажиллаж байгаа. Зураачин баг дээр ажиллаж байгаа. Тэгээд манай ер нь бол би ингээд 14 оноос 13 оноос ингээд ажиллаж байгаа миний бүх хүмүүс маань намайг дандаа recommend хийж би дараагийн ажлыг олдог. Одоо энэ одоо сайн ажилтсан шүү эсвэл ингэдэж шүү тэгдэж шүү гэж ижил би дараагийн би ингээд яг шууд ингээд нэг газар ороод ингээд резюмегаа өгч тэгж байгаагүй. Ягаад студи болов? Студи ягаад байгуулсан бэ гэхээр
Би бас энд нэг хэсэг яг дандаа яг Америкийн хүмүүстэй ингээ ажилласан болохоор монголчуудтайгаа хамт юм хийя гэсэн айгу тийм бодол надад амар хүртээсээ би яагаад гэвэл нэг наадахад одоо ингээд би чи энд амар утцсан болохоор одоо манай одоо байгаа киноны багийн хүмүүс миний юунд амар сонирхдаг би өөрөө монгол хүн гэдэгт надад амар намайг ингэж сонирхдаг яг үнэндээ тэгээд миний одоо ингээл уламжилч юм уу соёлонд амар сонирхчтэй ингээд би өөрөө тэрэндээ амар бахархаж ярьдаг. Одоо миний ингээд багийн одоо ингээл киноны багийн дотор ч ингээл 100-аад ингээл гар хүмүүс байгаа штэ тэгээд одоо ингээл монгол хүн баг нэгнийхтэй таарлахгүй байдаг л зөндөл одоо ингээл манай ингээл залуучуудаас ингээл жоохон гарч ирээл байгаа. Тэгээд би яг эсвэл ярахаас өмнө одоо ингээд би экспрессийн талаар бид нэг ярьж болохоо. Тэгээд миний яагаад бас энэ богийн хэмжээний кино өөрсдийнхөө богийн хэмжээний гэдэх утгатаарч биш одоо би ингээд 8 гаруй жил дандаа гадаадуудтай хамт одоо яг өөрийнх нь киноны урлагийн дотор ингэж тэ багтаага хамт ингэж байсан. Тэгээд би дандаа яг монголчуудтайгаа хамт нэг юм хийж үзэх юмсан гэж айгу дотроо боддог байсан. Тэгээ би Монгол руу очиж үзсэн. Гэхдээ би яг энд яг хийж үзмээр байна гэсэн талаасаа яг энд ажилтдаг уран бүтээлчтэйгээ яг монголчуудаа хамт нийлүүлж нэг юм хийдэ гэсэн хүсэлтээс учраас тэгээд ялгаа нь юу вэ гэхээр гадаад хүмүүстэй ажиллахад миний харж байгаагаар манай монгол хүмүүсийн давуу тал амар их байдаг. Яагаад гэвэл нэгнтэйгээ айгуу тийм юмд амар тасах тийм боломж чадвар ихтэй. Энд бол нэг хүн нэг л ажилтдаг те нэг л ажилдаа одоо голчилж хийдэг. Тэгээд тэр ажил нь зүгээр л одоо ингэдэг ч юм уу те. Тэгэхэд монголчуудаа хамтарч ажиллаж байгаа хийхэд манай монгол хүмүүс ч нэг хүн 10 ажил хийхдээ бүгдөө ингэ бас айгуу сайн хийж чадах чадвартай хэрвээ зөв ингээд залаад яачих юм бол студийн чинь нэр юу вэ? Миний студийн нэр Mongols Pictures. Mongols Pictures. Тий. Монголд ямар кинонуудаар ажиллаж байна? Монголд би Хувьсал Production-тай Уран чимээгчийн Атганд улс эрдэнэ гэсэн кинон дээр 2015 онд явж ажилласан. Тэгээд би объектын дээр шигтэй би Жинксийн хөгтөд гэсэн кинон дээр дараа нь борлуулалтын ажил дээр нь гарч ажилласан. Атганд улс эрдэнэ дээр би бол яг бүр яг объектын дээр натур дээр нь хамт 2-3 сар гаруй Монголтойгоо хамт очиж амьдарч ажиллаж байлаа. За ямар мэдрэмж төрөв юу харав? Одоо чи энд ажиллаж байгаа тийш очиж үзэж байгаа шүү дээ. Тий. Харьцуулаад харах юм бол. Харьцуулаад харахад бол надад ямар ч ялгаа байхгүй гэж харагдсан. Ялгаа нь юу вэ гэхээр бидний зүгээр бэлтгэл ажил буюу зохиолн дээрээ одоо тийм сайн гэж бүрэн ажиллаж чаддгүй дээр нь л жоохон тийм ялгаа гарсан. Монголчууд ингээд нэгнтэйгээ ингээд амар өрсөлтөө ингээд ийм байна гэдээ яриад байгаа шүү дээ тий. Одоо бус юмн дээр би бол мэдгүй. Би бол кино өөрөө мэрэгчсэн учраас би кинон дээр л ярьж чадна. Киноны ажил хизээч ганцаараа хийдэг ажил бол биш. Never. Миний хардгаар. Монголд болохоор бас яг тэр юмн дээр юу анзаархагаар одоо ингээд студио ингээд гоё уран бүтээл гаргаж जैन те. Гэхдээ ой наадах чи юу гэж чаддаг ингэж тиймэрхүү сэтгүүгээр биш байхгүй юу. Энэ хүн кино хийх гэдэг чинь угаасаа амар асар том хэцүү зүйлийг хийгээд мууч бай сайж бай кино гаргацсан байна гэдэг чинь амар тийм бас том амжилт болж байгаа гэж би хардаг учраас яг ингээд монголчуудаа хамт ингээд дотор нь ороод тоон дотор ингээд хамт ингээд бужигнаад тэгж яхад бол ялгаа бол юусоо байхгүй бүгдөө амар зарчимд юм ингээд ингэж хийгэрэй гэх юм бол хийж чаддаг хүмүүс. Ялгаа байхгүй гэж юм тий. За монголчууд Холливуудын хэмжээний кино хийх боломж байна. Монголд яг юу шаардлагатай? Хэрвээ тийм хэмжээнд хийх. Нэгэндээ амар гоё итгэх хэрэгтэй гэж бодож байна би тэрэн дээр. Өөрөөр хүмүүсийн үзэл бодлыг нээлттэй хүлээж авах ёстой гэж би харж байгаа. Тэрэн дээр Холливуудын кино гэсэн нүдэрээ биш харах хэрэгтэй гэж би бодож байгаа. Хэрвээ ингээд юм гоё уран бүтээл хийя гэх юм бол зорилгоо энэ уран бүтээлийнхаа доторх зохиол болон жүжигчд дүр тэ өнгөшүүл тэр юм дээр анхаар тэгхгүйгээр энэ кино Холливуудын кино болно гэж бодлохгүй тэгэж бодож орох юм бол тэр чинь кино биш болчих жоох. Тэр чинь зүгээр л нэг хоосон одоо энэ нэг шагнал ч юм уу нэг тиймэрхүү талаас бодохоор чинь киноны зүрх нь алдчихж байгаа байхгүй юу. Нэг шагнал ч юм уу нэг ийм тийм ах хүсэлтэй тэгэж явах юм бол айгүй олон жил хүлээгтэн тэгвэл нэг гоё уран бүтээл хийх гэж тиймээсэ. Тэгээ нэг гоё уран бүтээл хийх гэлээдэг тэрийн зөвхөн л нэг
Оскар ч юм уу, нэг одоо Кан ч юм уу. Тэгэж явах юм бол тэр кино чинь утгагүй болчихж байгаа байхгүй юу? Гол мессеж нь юу вэ гэдгийг мэдж байгаа л тэгж хийх юм бол тэр кино чинь хэрвээ кино зүрхтэй байх юм бол ямар ч дэлхийд гарахад кино зүрх нь ямар ч хүнд хүрэхэд мэдрэгдэн штэ. Монголчууд Америкт. Энэ байшинд одоо яг 6 залуучууд байгаа. Тэгээд энэ байшин дотор амьдардаг бүгдөө яг киноны мэрэгжил юм эсвэл кинонд хайртай хүмүүс бид нар яг сонгож авсан. Тэгээд Express киноныхаа баг ингээд бид нар бүрдүүлснийхаа дараа яг би яг тэр хүмүүс аваа танд нэрлэж хэлээ заяа. Одоо манай Express киноны багт нүүр хувирагч Сарвал, Бихватрын Сарвал, туслах найруулагч дээр Машути ивэл, костюм дизайн дээр Тэмүүлэн гэдэг нэг манай зохион, boom operator дээр Гансүхийн Цэнгүн гэж ажилласан. Ерөнхий продюсер бас яг надтай голчилж яг хамтран ажилласан охин маань бол Норов Самбангийн мөнгөн чимэг. Одоо манай дүүгээс ахуулаад Баярмаа тусалсан, Хуйгаа тусалсан. Одоо манай дээр ажиллаж байгаа одоо энэ Дархан Наранбаатарын Дархан Баяр бол бас яг анх Монголоос ирчээд бид нартай хэл мэдэхгүй манай яг ерөнхий зураачийн баруун гаруулж ажилласан. Одоо энэ кинон дээр хамаагүй юмудын зөвхөн одоо миний энэ Express киноч юм болохоор зөвхөн нэг эмэгтэй хүн лифтэн дотор байгаа. Бид нар бүх лифт өөртөө барьж босгосон учраас яг хажуу талд нь зогсож байсан хүмүүс нь бас дандаа гой монгол хүмүүс байсан. Тэгээд Ануна ч гэсэн бас үржиж тусалсан. Манай бас маркетинг хийж байгаа охин бол 18 настай Алтан сүхийн Минжин гэдэг нэг охин хийсэн. Одоо залуу байгаа бөөнөрөө нэг чиглэл, нэг зорилготой явж байгаа хүмүүс бас нэг ийм project энэ бол байшин ингээд бас бид нар авч байгаа бас нэг project болж байгаа. Чи өөрөө бол одоо Холливуд талдаа бол ямар кинонууд дээр ажиллаж байна? Одоо би The Ferguson нэг телевизэн шоуын одоо season 5 дээр одоо бид нэр яг 7 дахь эпизод дээр явж байгаа. Зураг авалтан. Тэгээд бид нэр Sony дээр зураг авалт явагддаг. Тэгээд дараагийн маань шоу болохоор Jim Carrey-гийн 2 дугаар season дээр би яг орно гэд ерөнхий юмнууд ярьсан байгаа. Авьяас их чухал уу? Эсвэл сэтгүүл чухал? Сэтгэл чухал, илүү чухал. Хөдөлмөрлөх ёстой. Хүн авьяасан дээр тогтоод ах юм бол тийм удаан хоол явахгүй гэж хардаг. Өнөө маргаашийнхаа амжилтыг бити бодоорой л гэж би өөртөө айгүйх сануулдаг. Монголчууд Америкт.